манайхан бүгдээрээ өнөөдөр хамтдаа нэгэн туршилт хийе. Энэ ямар туршилт вэ гэхээр ер нь бол манай урд хөрш бүгд найрамд хятад ард улс дэлхийн нийтэд үйлдвэрлэж байгаа цагаан будааны 60%-ийг өөрсдөө дангаараа үйлдвэрлэдэг. За тэгвэл хятад хүн нэг ёсондоо цагаан будааг бол маш сайн судалсан байна гэсэн үг. Нэг жилээс дээш хадгалсан будааг хятад хүн хүнсэндээ ерөөсөө хэрэглэдэггүй. Нэг ёсондоо энэ бол экспорт руу гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нэг жилээс дээш хэрэглээстэй будааг яаж манай аншаан будаанаас ялгах вэ гэдэг туршилтыг хий. Энгийнүүдээр харахад төдийлөн бас мэлэгддэггүй. За ингээд туршилтандаа орцгоё. Энэ бол манай аншаан будаа, энэ бол энгийн будаа. Хэдүүлээ аль будаанаас нь бэлдсэн давцсан дээр 10 ширхгийг тавиад энгийнүүдээр ямар харагдах вэ гэдгийг эхлээд туршиж үзье. За бэлдсэн давцсан дээр аль будаагаа ингээд байршуулчлаа. За ингээд эхний ээлжинд манай аншаан будааг та бүхэн анзаараад хараад үзэх юм бол бүх ширхгүүд нэм гоё бүтэн, гоё гялтгансан нэг тийм гоё формтой гэх юм уу. Энгийн будаа бол ингээд бүгдээрээ үүрж бутарсан, хагархай, нунтаг ихтэй ийм харагдаж байна. За хэдүүлээ дараагийн туршилт усан тэгээд үзье. За аль будаантай ижил хэмжээний ус игээд үзэхэд манай аншаан будааны ус бол илүү тийм тунгалаг, цэвэрхэн будааны ширхэг нь гоё харагдаж байгаа бол нэг жил ба түүнээс дээш хадгалсан будаа маань ус нь та бүхэн анзаарж байгаа бол өтгөн саарал, будаанууд маань одоо үүрж хагарсан ийм байх жишээтэй. За тэгвэл хэдүүлээ одоо аль будаагаа агшаагаад үзье. Та бүхэн зөвхөн энгийнүүдээр анзаарахад бол манай аншаан будаа бол хэмжээ дамжааны хувьд яг адилхан мөртлөө илүү хөвсийсэн, илүү ширхэг-ширхгээрээ салсан тийм байдалтай харагдах жишээтэй. За хэдүүлээ амсаад үзье. Тос давс хийгээгүйхэд бол аншаан будаа амт үнэхээр гоё. За энэ будаа жоох юм жууралдсан, салаагүй ийм харагдаж байна. Амтны хувьд бол аншаан будааг бол бас төдийлөн гүйцгэргүй санагдаж байна. Өнөөдрийн туршилтаар та бүхэндээ би юуг харуулахыг зорьсон гэхээр нэг өсөндөө аншаан будаа бол Монголын зах зээл дээр байгаа бусад будааг бодвол хамаагүй илүү эрдэс баялагтай, шин тэжээлтэй будаа. Яагаад би тэрийг баталгаатай хэлж ийм гэхээр би өөрөө аншаан мужид очиж 4 сард нь тариалтанд нь оролцож 10 сард нь хураалтанд нь оролцсон. Жилдээ 1 удаа ургац авдаг. Цагаан толботой будаанууд дийлэнхтэй урд зүүн хятад жилдээ 2 удаа ургац авдаг газрын будаанууд байдаг. Нэг болон түүнээс дээш хадгалсан будааг хүнсэндээ хэрглэж болохгүй гэж юусоо хэлж байгаа юм биш. Зүгээр яг манай аншаан будаанаас авж байгаа тэр шин тэжээлийг л авахгүй ахшуул гэж хэлж байгаа. Тэр энэ хоёрын ялгааг л та бүхэндээ өнөөдөр одоо гаргахыг зорилоо. Ингээд өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй дундаа хүүхэдтэй хамгийн тэжээлэг аншаан будааг сонгохыг та бүхэндээ зөвлөж байна.